Их Британий хатан хаан 2 дугаар Элизабет ба түүний гэр бүл баян гэдгийг хүн болгон мэднэ. Үүнийг зөвхөн тэдний хийсэн хурмын зардлаар нь харъя. Lots of shouts from the crowd here. And that's the reward. The first... A kiss, which receives a roar of approval from the crowd, who call the couple back and back again onto the balcony. Харин Английн дундаж амьдралтай жирийн гэр бүл хормын ёслолоо дунджаар $34,000 хийдэг байна. Өөрөөр хэлбэл хатан хааны гэр бүлийн гишүүдийн хормын ёслолын зардал жирийн хүмүүсийн хормын ёслолын зардлаас 1000 дахин өндөр зардлаар бүтэж байна. Мөн саяхан хурмаа хийсэн ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар бид хоёр нь албан ёсны цол хэрэгмээсээ татгалзаж байна өө. Төрөөс авдаг мөнгнөөс чинь хорохоо болий. Санхүүгийн үед бид хоёр бие дай гэдгээ зарласан. Тэгэхээр тэд ямар мөнгнөөс татгалзаад байна гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. Хатан хааны нийт хөрөнгө Forbes сэтгүүлийн тооцоосноор $530 сая $. Гэхдээ энэ нь дэлхийн тэргүүн баячуудын хөрөнгөтэй харьцуулахад бага юм. Жишээлхэд дэлхийн хамгийн баян хүн Amazon-ы Jeff Bezos хатан хаанаас 218 дахин их буюу $116 тэрбум хөрөнгөтэй. Хатан хааны хөрөнгө хаанаас хэрхэн бүрддэг яриа руугаа орцгоё. Маш товчхон хэлбэл хатан хааны орлого нийт 3 үндсэн үүсвэрээс бүрддэг байна. Нэгдүгээр хатан хааны ааваасаа өвлөн авсан хувийн эд хөрөнгө, хоёрдугаарт Ланкастрийн үл хөдлөх эд хөрөнгийн сангаас олох орлого, гуравдугаарт төрөөс олгодог мөнгөнд тэтгэлэг зэрэг болно. За энэ гурвыг тус бүрээр нь задлж ярив. Орлогын их үүсвэр number 1. Number 1 гэхээр энэ хоёр гоо биш шүү манайхаа. За энэ хэсэгт хатан хааны өвлөө авсан хувийн эд хөрөнгө орно. Үүнд бол ааваасаа өвлөө авсан эдлэн газрууд тухайлбал Шотландд байдаг зуны Балморолын шилтгэн, Англид байдаг Сандринхамын шилтгэн зэрэг орно. Мөн үнэтэй гоёл чимэглэлийн зүйлс хатан хааны өөрийнх нь хийсэн хувийн хөрөнгө оруулалтууд энэ хэсэгт ордог. Тухайлбал хатан хаан морин уралдаанд ихээхэн хорхотой бөгөөд морин уралдааны бооцооноос тэрээр жилд сая $100 олдог байна. Та бүхэн энд хатан хааныг харж байна. Тэрээр үнэхээр их баярлж байна. Үнэхээр морин төрүүлээд баярлж гин үү? Эсвэл мөнгө олоод баярлж гин үү? Юудаж өвлөө авсан эд хөрөнгө нь $175 сая $. Юм биш үү? За хоёр дахь санхүүжилтийн их үүсвэр нь болохоор хатан хааны мэдлийн Ланкастрийн үл хөдлөх эд хөрөнгийн сангаас олох орлого орж байна. Тэгэхээр Ланкастрийн үл хөдлөх эд хөрөнгийн сан гэдэг нь болохоор бизнесийн байгууллага. Тэр нь болохоор Их Британий газар нутагт таран байрлсан олон тооны эдлэн газрууд, зочид буудал, их дэлгүүр, хөдөө аж ахуйн зориулалттай газрууд, эртний цайзууд, мөн ашигт малтмолын уурхаануудыг хүртэл эзэмшдэг байгууллага юм байна. Тухайлбал та Англид далайн эрэг дээр цуслангийн байшин авлаа гэж бодоход жил бүр хатан хаанд газрын түрээсийн төлбөр төлөх юм байна. Эсвэл Лондон хотын төвд байдаг тус сангийн эзэмшлийн зочид буудалд хэд оног бууж орлого оруулж болно. Эсвэл энэхүү сангийн мэдлийн их дэлгүүрт лангуу түрээслэл мөн түрээсийн төлбөр төлнө. Энэ мэд орлогоос үүссэн сангийн цэвэр ашиг нь үе үеийн Их Британий хатан хаан эсвэл хааны амжиргааг тэтгэх зорилгоор тэдний орлогыг бүрдүүлэх зорилгоор ажилт юм байна.
Тэгэхээр уг сангийн менежментийг болохоор засгийн газраас томилсон, сайдаар удирдуулсан баг хийдэг. Хэдийгээр Хатан хаан энэхүү мөнгнөөс татвар төлөхийг хуулиар шаарддаггүй ч гэсэн тэрээр 1992 оноос хойш бол татвар төлсөөр байгаа юм байна. 2019 онд тус сангийн цэвэр ашиг бол 26.7 сая $. Хатан хааны данс руу шууд шилжүүлсэн байна. Хатан хаан 4 хүүхэдтэй. Уг сангаас авсан мөнгнөөсөө тодорхой хэсгийг нь ханхүү Чарльзаас бусад 3 хүүхэдтэй хуваан өгдөг байна жил болгон. Харин ханхүү Чарльзийн хувьд бол Корнуоллын үл хөдлөхийн төрөнгийн сангаас санхүүждэг юм байна. Тэгэхээр Корнуоллын үл хөдлөхийн төрөнгийн сан гэдэг нь Хатан хааны Ланкастрийн сантай адилхан газрын түрээс үл хөдлөхийн төрөнг худалдан борлуулсны орлого гэх мэт их усрүүдээс бүрддэг. Уг сангаас болсон цэвэр ашиг зөвхөн ханхүү Чарльзийн данс руу орно. Ханхүү Чарльз мөнгө авлаа. Энэ мөнгнөөсөө өөрийн 2 хүүхэд болох ханхүү Вильям болон Харри нарт тодорхой хувийг нь өгдөг байна. Тухайлбал 2019 онд Корнуоллын үл хөдлөх эд хөрөнгийн сангаас ханхүү Чарльз нийт 28.1 сая $. Цэвэр ашиг авсан. Үүнээс өөрийн 2 хүүхэдтэй ханхүү Вильям болон Харри нарт 5 сая $-ыг өгсөн юм байна. Ийм учраас одоо ханхүү Харри болон Меган Маркл нар энэ 5 сая $-т одоо 2 гэр бүл гэж тооцлоо гэхэд одоо жишээ нь ханхүү Харри Меган 2.5 сая $, оногдно гэж үзвэл энэ мөнгнөөс л үндсэндээ бид хоёр татгалзъя, санхүүгийн хувьд бие даая гэсэн шийдвэрийг гаргасан юм байна. Мөн ханхүү Вильям болон Харри нар нь өөрийн ээж Дайана гүнжээс тус бүр 12 сая $-ыг өвлөн авсан юм байна. За 3 дахь санхүүжилтийн их үүсвэр нь Хатан хааныг цэвэр ажиллаа хийхэд нь зориулж улсаас өгдөг мөнгөнд тэтгэлэг орно. Тухайлбал Хатан хааны тээвэр, аялал, аюулгүй байдал, Хатан хааны гэр бүлийн гишүүдийн амьдардаг орднуудын засвар үйлчилгээний зардал, тэнд ажиллагчдын цалин хөлс, хүлээн авалт болон бусад арга хэмжээ үзэр үйлчилгээний зардлууд бол үүнд багтдаг. 2018-аас 2019 оны мөнгөнд тэтгэлгийн хэмжээ нь 82 сая фунт стерлинг буюу ойролцоогоор 106 сая орчим Америк доллар байсан байна. Харин Хатан хааны нөхөр ханхүү Филипп жилд 500 мянга орчим долларын мөнгөнд тэтгэлгийг авдсан байна. Тэгэхээр Хатан хаан ажлаа татвар төлөгчдийн төлсөн 100 гаруй сая $-аар хийдэг байна. Британи иргэдийн дунд Хатан хаанд бид их мөнгө төлж байна, бага төлж байна гэх мэт янз бүрийн маргаан мэтгэлцээ байнга болдог. Гэсэн хэдий Хатан хааны гэр бүл хэмээх энэхүү брэнд нь тус улсын эдийн засагт жил бүр 2.1 тэрбум $-ын орлогыг оруулдаг байна.